За сайн байцгаана уу? Шинжлэх ухааны танин мэдхийн Одмон дөр сувгийн хүннүүгийн түүх нэвтрүүлэг юм. Энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болж байна. За энэ хүн нэвтрүүлэг та бүхэнд маань Одмон дөр сувгийн маань YouTube хуудасаар хүрч байгаа. Мөн NTV телевизээр хүрч байгаа. Мөн бид маш гоё мэдээлэлтэй буюу 83.3 болон 107 гэсэн хослолгоонтой болсон тийм ээ. Тэгэхээр Одмон дөр сувгийн маань өөрсдийн радиогоор та бүхэн маань хүлээн аван сонсож байгаа. За ингээд хүннүүгийн түүх нэвтрүүлгийг бол манай Америк сургуулийн түүхийн багш Маратхан бид өхөнд бэлтгэрүүдэг. Орой минь төргий. За орой минь төргий. За энэ хүн нэвтрүүлгийн маань харин ивент тэтгэгчээр бол өдөр бүр шинэ үрээтэй төлөөжгийн хамт олон маань болон үрждэг сар хариулттай хадгалыг хэмээх үйлчлэгээ та бүхэнд танилцуулж байгаа худалдаа хөгжлийн банкны хамт олон маань ивент тэтгэж байна. За өнөөдрийн сэдэв. За өнөөдрийн сэдэв бол хүннүүгийн зэр зэвсэг тэгээд байлдааны арга тактик гэсэн ийм сэдэв байгаа. Тэгэхээр энэ сэдвийн хүрээнд бол хоёулаа өнөөдөр түүх гэхээсээ илүүтэйгээр те түүх археологийн сурвалжуудыг ингээ харьцуулсан судалгаа болон түүхэн сурвалжийн мэдээг археологийн баримтаар те ингэж ярьж байгаа ийм сэдвийг ярих юм. Тэгэхээр энэ төрлийн судалгааг бол хамгийн сайн хийсэн Монгол судлаач гэх юм бол одоо археологийн хүрээлэнгийн Эрдэнэтен нарийн бичгийн дарга байсан одоо Эрдэнэ очир гэдэг доктор те одоо ноён уул гэдэг сэдвүүдээр бол нэлээд сайн гарч ирсэн. Энэ археологийн язгууртнууд байгаа яг те хүннүүгийн язгууртны булш те энэ талаар ингээд сүүлийн 2006-7 оноос хойш гэхээр чинь 6 оноос хойш 5 оноос хойш гэхээр чинь одоо 20 гаруй жил те энэ хүннүүгийн язгууртны булшаар бас малтах судалгаа хийгээд яг дагнаа судалчихсан. Үүнээс гадна энтэйгээ холбоотойгоор хүннүүгийн зэр зэвсэг, хүннүүгийн байлдаан арга тактик те зэр зэвсгийн талаар одоо ингээд судалгааг маш сайн хийдэг. Одоо ийм одоо судлаачийн судалгааны бүтээлээс ишилж ярьж байгаа юм. За. Тэгэхээр ер нь бол яг бүр эхнээс нь ингээд ярих юм бол ер нь хүрэл зэвсгийн үеэс бол илүү тодорхойлж эхэлж байгаа юм л да. Түүх сурвалжийн мэдээ болон археологийн сурвалжаар бол яг тэр нүүдэлчдийн зэр зэвсгийн те байдал болон тэр ном сум эсвэл тэр одоо бамба гэдэг ч юм хамгаалтын зэвсэг, зэр зэвсэг, сэлэм, хотго, чинжаал хотго эсвэл одоо ном сум те энэ бүх зүйлүүд нь тодорхойлж эхэлдэг. За тэгээ ер нь археологийн малтлагаас гэх юм бол яг энэ зэр зэвсэгтэй холбоотой те олдвруудаас үзэхэд бол хүннүүгийн ер нь зэр зэвсэг бол нэлээд олон төрөл байгаа байхгүй. За энэ нь бол өөрөө Монгол нутагт хүннүүгийн булш оршуулга те нэлээд сайн судлагдсантай бас холбоотой. Ер нь археологийн одоо ингээд бодоод үзэх юм бол те хамгийн анх Монгол нутагт ингээд археологийн судалгаа ингээд анх үүсэж байгаа үедээ бол 1924 онд ч нэг ноён уулын гэдэг хүннүүгээр ингээл нэг явжсэн те. Тэгтэл одоо ч гэсэн яг ингээ хүннүү судлал те археологч тэр түүхэн сурвалжаараач тэр ингээд маш сайн ингээд нэг судлагдаад ингээ явж байгаа. Бас нэг хүннүү судлал гэдэг бол тусдаа юм том те шинжлэх ухааны салбар болоод явчихж байгаа байхгүй. За тэгэхээр хүннүүгийн ер нь бол түүх сурвалжийн мэдэн дээр бол нэлээд сайн тэмдэглэж үлдээсэн байдаг штэ. Хүннүүгийн арим бол ийм шалмаг хөдөлгөөнтэй те маш хурдан маневр бүхий хөрөнгөн морин цэргээс бүрдэх бөгөөд ер нь гол зэвсэг нь бол нэг алсын тусгалтай номсон байгаа байхгүй. За тэгэхээр энгийн номсомоос өөр гэсэн үг. Тийм энгийн номсомоос өөр. За тэгэхээр энэ евр номыг бол ингээд яс хүрэл ингээд төмрөөр хийсэн ингээд олон төрөл байгаа байхгүй. Хүннүүгийн одоо нэг сумны зэвнэ штэ тий. Тэгэхээр энэ нь өөрөө ямар учиртай юм бэ гэхлээр өөр өөрийн гэсэн үүрэг зориулттай байгаа. За тэгэхээр ясан зэв нь бол ингээд хамгаалтгүй хөнгөн морин цэргийг устгахад ингээд зориулагдсан байгаа байхгүй. А гэтэл одоо нэг тэр ясан зэв нь өөрөө бол 2-оос ингээд нэг 4 жигүүртэй гэж байгаа. Жигүүртэй. Тийм жигүүрүүд сумны урдлын зэвийг яриад ч тойлоо тий. За тэгэнгუут чинь одоо яг төмөр зэвүүд нь бол тий яг ямар зориулттай юм гэхээр ширэн хуйг эсвэл тэр төмөр хуйгийг тий нэвтлэх тий сүлбэх эсвэл тэр хөнгөн бойлон хүнд морин цэргүүдийг тий морийг нь одоо шархтуулах гэдэг ч юм уу тий хүнд гимтэх энэ чинь эсрэг талтай хохирол үзүүлж иж тэр дайн чи яралт байгуулна шүү дээ. За ийм учраас ингээд үүрэг зориултууд нь бол өөр байгаад байгаа юм. Тэгэхээр энэ үүрэг зориултууд нь бол яг одоо ингээд те яг тухайн байлдааныхаа тактиктайгаа холбогдож явна гэсэн үг шүү дээ тийм биз дээ. Яг тэр дайсны урт талын игнэнд нь яг ямар одоо те цэргүүд байгаад байгаа юм. Явган цэрэг байна уу те хөнгөн хуйгтай байна уу эсвэл хуйггүй морьтой байна уу гэд энэ бүхнээс нь шалтгаалаад өөр бодлоо явчихж байгаа байхгүй. Тийм байна. За одоо яг ингээд түүхсэнд сурвалж төр гарч иж байгаа те. Модон шэний бол нэг дууцсан зохиосон гэдэг. За тэгээд тэр дууцсамаараа болвол те миний харв гэсэн зүг болгон руу та нар харвах ёстой гэсэн байгаа те. Тэгэхээр энэ бол өөрөө бол нэгдүгээр байлдааны ингээд арга тактик, хоёрдугаарт бас ийм сургуулилт байгаа даа шүү дээ. Цэргийн тэр сахилга батыг ингээд харуулад байна те. Тэгэхээр дууцсан бол яг ямар одоо зориулттай юм бэ гэдэг зүйлийг бас ярих ёстой. За тэгэхээр энэ дууцсан чинь ганцхан модон шэний авч яваад байгаа юм уу? Эсвэл тэр хүннүү бүх цэргүүд бас авч явдаг ч юм уу те. Ийм зүйл бас гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дууцыг бол одоо нөгөө нэг дохио өгөх тий дайнд одоо ингээд дохио өгөх дайсныг айн балам одоо ингээд балмагдуулах тий эсвэл нөгөө нэг дайны одоо адууг үргээх
ийм зорилттой байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө нөгөө нэг ясан булцуу гэдэг зүйлийг чинь яг зэвнийхээ урталтад хойдолтон те ингээд давхар суулгаад өгснөөр нэг бол эсгэр нь нэлээд олон болол одоо ингээд тэнгэрийн аяга нэрнгэж байгаа юм шиг маш чанга дуух гаргаж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь яг эсрэг талын тэр одоо цэрэг болон одоо тэ цэргийн морь гэх юм. Эдэрт бол ер нь бол нэг аюул учруулах тэ ийм зэвсэг болж хуурж байгаа гэсэн. Тэгэхээр модон шиний дууд сумыг зохиодог нь зүгээр нэг одоо харамсан чиг өгөх гэж ингэж биш тэ. Эн чинь яг тухайн үеийн одоо нэг улс орнуудын дайнуудад юм шин одоо технологи бараг гарч иж гэсэн үг шүү дээ тэ. Тим дуу ороод ирэхээр нөгөө тим юм үзээгүй цэргүүд чинь морьд чинь гайхахаас ахуулаад балмагдан тэгэл нөгөө нэг байрал марлаа алддаг юм уу. Тэр чинь бас юм өөрийнх нь хувьд бол бүр юм дайны шин тактик ба шүү дээ. Семацэны тэр түүхэн тэмдэглэлийн 110 дугаар бүлэг те хүннүүгийн шаштрах хэсэг байгаа шүү дээ. За энэ дээр чинь нөгөө дууц сумны чинь домог гэж гарч иж байгаа. Модуль шанийг домог гэж гарч иж байгаа байхгүй. Гэхдээ энэ нөгөө нэг домогч гэсэн бид нар нөгөө түүхэнд ингээ оруулаад явдаг те. Тэгэхээр энэ бол яг саяны өөрийн чинь хэлдэг шиг яг л шинжлэл бий болоод эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөгөө хөрөл зэвсгийн үеэс хойш ч одоо нөгөө нэг яах вэ гэхээр дайн байлдаан гэдэг зүйл чинь байнга яваад эхэлж байгаа. Одоо тэр тухай чинь хөрөл зэвсэгтэй болчлоо. Зэвсэгтэй болсон. За тэгээд нүүдэл чинь овг аймагуд чинь яах вэ гэхээр ямар учраас дайн гараад байгаа юм. Бусад одоо овг аймаг руу довтлох тий. Бусад овг аймагаас өөрийгөө хамгаалах. За ингээд нэгдэн нийлэх. Эсвэл тэр суурьшмал том одоо улс орнууд руу довтлох тийм биз дээ. Эсвэл одоо баян хотуудыг дээрэмдэх гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар юм олзолж авах гэдэг шүү дээ. За тэгэхээр чи энд нөгөө нэг дайн гэдэг зүйл гарч иж байгаа. Тэгэхээр хөрөл зэвсгийн үеэс чи нөгөө нэг аймгийн холбоо гэдэг зүйл гарч иж байгаа сте. Энэ нь өөрөө буцаад нөгөө юм цэргийн одоо юу зохион байгуулалтанд орж эхэлж штэ. Энэ зохион байгуулалтыг яг модон шаны бол одоо цэгцэлсэн гэсэн үг байхгүй тий. Илүү чанга хатуу сахилга баттай. Дээрээс нь тий 10-ын зохион байгуулалт. Тэгээ одоо яг нөгөө нэг дохио зангаагаар тий одоо яг ямар хуу дайны тактикаар байлдах уу? Буцаад тэр ямар дайсантай байлдах гэж байгаа. Нүүдэлчтэйгээ байлдах гэдэг юм уу? Эсвэл суурин иргэдтэй байлдах гэдэг юм уу? Иннээс чинь шалтгаалж дайны тактикууд нь өөрчлөгдөн гэсэн зүйл байгаа байхгүй. Ямар сандаа манай баруун тишээ явсан хүннүүчүүдийг энэ тэр хийж байгаа дайн тулгааны тэнд байгаа европчууд үзээгүйс тий. Гайхаад исэн шүү дээ. Ингиж байлдахгүй шүү дээ. Тэр яаж байлдаад байгаа юм бэ? Тэр газар нутгийнхны байлдах байлдаа ондоо тий. Тэгсэн чинь манайхан болохоор очиод хурдтай орж ирээд хамаад аваа явчихдаг мовчдаг гэдэг. 13 дугаар зуун ч гэсэн яг л юм байсан байгаа байхгүй юу. Баруун зүгийн аян дайнд чинь бас л нөгөө нэгэнд одоо нөгөө хураа цухтааж байгаа тий 14 руугаа харуулсан дайсны араас нэхэн хөөхөн шившгтэй үйл явдлаа гэж үздэг байсан байгаа. Гэтэл манайхан чинь бол нөгөө өөрсдөө ухарж байгаа юм шиг тий ингэж ухарж байгаа юм шиг одоо бүсэлж аавна. Нэгэн цухцсан дайсныг одоо араас нь агнахад одоо тий илүү амархан хялбар болно гэдэг ч юм уу. Ийм зүйлүүдийг бас давхар хэрэгэлдэг байсан байгаа. Одоо дайны соёл их нь ч одоо хаашаа тий. За тэгэхээр хүнүүгийн одоо цэргүүд бол яг ингээд сая холын зайд бол ном сум ашиглаж штэ тий. За ном сум нь бол үүрэг зориултын хувьд бол тий ингээд хэд хэдэн төрөл байгаад байна. За тэгээд ашиглалтын хувьд бол бас ингээд өөр байгаад байна. За гэтэл ойрын зайд бас дайн тулаан болно. Эн чинь бас л нэг хүнүүтэй чинь холбоотой ижиш шанийг үеч ч гэсэн тэр хөлөөгүй шанийг үеч тэр одоо хан улсын цэрэгтэй чинь тий ойрын зайд дайн хийжсэн. Яг нэгэн дайны үеэр чинь нөгөө нэг хүнүүчүүд чинь холын зайд ном сумаа хараал эхэлсэн чинь салхи яг хүнүүгийн эсрэг тал руу үлээгээд тий. За тэгэн гоч ном сумны чинь одоо нөгөө нэг хийсээр чиглэлөө өөрчлөж байгаа. За ингээ яалч чаргагүй одоо нөгөө гардын тулаан татгатан оролцсон гэж байгаа байхгүй. Тэгээ энэ дайнд бол яг хүнүү нэлээд хохирол амссан гэж байгаа. За гисэн хэдий боловч ойрын зайн тулаанд бол яах нь хүнүүчүүд те одоо чавчих одоо бүлэх зориулт бүхий одоо ингээд хоёр талдаа эртээ богино илд те шулуун мөртөө гэж байгаа байхгүй. За илд гэдэг чинь одоо хоёр талдаа эртээ хэлээд байгаа юм. За тэгээд нэг талдаа эртээ одоо сэлэм ийм зүйлүүдийг бас ашигладаг байсан байгаа. Үүнээс гадна богино зайн одоо дайнд одоо юу ашиглах вэ гэхээр мэдээж хутга байж таарна шүү дээ те. За хутга. Өшөө өөр юу ажиллах вэ гэхээр жад. За тий. Энэ бол одоо жад нь болохоор ер нь бол ингээ онг сурулж өгөх гэж байгаа байхгүй. Тэгээ төмөр жадыг хэргэлдэг байсан гэж байгаа. Яг тухайн үед нь бол буцаагаад нөгөө хамгийн том өрсөлдөгч буюу хан улсын талд бол тий зэр зэвсгийг ингээд харах юм бол цэн гүрний үеэс ч ахуулаад тэр хан гүрний үед ч гэсэн тэр хүрлэлээр хийсэн ер нь жадд нэлээд байгаа байхгүй. За тэгтэл тэр жадныхаа одоо энэ жад ч одоо ингээд жадлан гэсэн үг шүү дээ тийм үстэй. Гэтэл буцаагаад тэр хан улсын цэргүүд одоо яадаг вэ гэхээр им дэгээд тэр жадна. За тэгэд урт жадтай байгаад байна. За тэгэхээр энэ тэр дэгээ ямар очиртай байх гээд байна. Одоо татах гэдэг юм. Яг зөв наатнал ч нөхгүй. Тэгэхээр яг тэр морьтой дайснууд одоо ингээд ороод ирлээ шүү дээ. Хүн бол дайсан гэсэн үг шүү дээ. Тэнгуут нөө мориноос нь татаж болохгүй бол тэр чинь морин дээр бол жинхэнэ бодоолгоод байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр нөө мориноос нь буулгах тэр чинь татаж буулгана гэдэг чинь одоо бэртэх гэдэг ч юм уу. За ийм хэрэгсэл бас байсан байгаа. Гэтэл хүннүү бол яг тэр одоо яг нь төмөр одоо ингээд те одоо жадтай модон иштэй ийм жад байсан байгаа. Гэтэл одоо энэ дээр бас нэг сонирхолтой зүйл гарч ирж байгаа байхгүй. Гэтэл энэ бүх зэвсгүүдээ хүннүү нэг зэрэг ингээ бөөнөр авч явах уугүй юу?
Тэ ном сумаа. Тэ за. илдээ, сэлмээ, хутгаа, Жада. жада ингээд аваад явахаар яах вэ гэдэг айгу сонирн болчиход байгаа. Гэтэл энийг бол яг нөгөө орчин цагт нөгөө түүхэн кино хийж байгаа хүмүүс бол нэлээд туршиж үзсэн байт юм бэл. Гэтэл энэ бас нэг боломжгүй зүйл юм байна. Тэгэхээр эндээс бол тэ бас монголчуудын дайны арга тактик гэдэг зүйл байгаа шүү дээ. Ингээд судалгаа хийсэн судлаачд байгаа. За эдгээрээс бол ер нь бол эн чинь өөр зохион байгуулалттай зүйл юм биш шүү. Тэ? Ном сумтай сэлэнтэй яг ном сумтай сэлэнтэй байж болно. Гэтэл тэр чинь жадыг аваад явах чинь бас арай өөр болоо явчихна. Тэгэхээр тэр нэг жадтай морьтой тэ ингээд нэг урдаа нэг авдаг ч юм уу. Тэгээ тэрний араас ингээд ном сумтааны явдаг ч юм уу тэ. Ингүүл арай өөр. Морьтой одоо ингээд дайн хийн гэдэг чинь бол өөр айгу том зүйл байгаа байхгүй. Одоо чинь хоёул төсөөлөд үзье. Чи тэр одоо ингээд нөгөө нэг Пинчэн хотын дайн гэж байгаа шүү дээ. Модон шаньи одоо Либан хааныг ингээд 7 хоног бүсэлж байлдсан шүү дээ. 7 хоног байлдлаа шүү дээ. За гэтэл энэ 7 хоног байлдах чинь нэг өдөрт нэг зэрэг ядарч нэг 4-5 цаг байлдах гэдэг надад тийм. Гэтэл тэнд хоёулаа ном сум харсан уу? Харж үзсэн үү? Үзсэн тийм. Эрхий хөрөө яаж юм те? Бас ингээд энэ чангарчдаг юм билээ шүү дээ бүр. Тийм нэгдүгээр чангарахаас гадна чинэрх бас ингээд нөгөө нэг эрхий хөрөө энэ юм чиг арьс мэрсэн зулгарч байгаа сте тийм. Тэрнээс ч гадна бас ингээд сэлэм. Тэр чинь хэдэн килограмм бэл. Тэр чинь ингээд хитэн цаг эргүүлэх үү те. Энэ бүх зүйл нь тэгэхээр чи маш хүнд бэрх байгаа даа. Гэтэл морьт дайчид гэдэг чинь хүнүүгийн чинь ер нь бол гол нь 100% морь зэрэг штэ те. Тэгтэл тэр олон морьтой цэргүүд чинь тэр дайн тулаанд ингээ өөр дурдаас ингээ хоёр морьтой ингээ цэрэг довтлох юм бол яах нь. Ер нь морь өөрөө чинь ингээд хичнээн дайнд ороо сурцсан морьч гэсэн урд удаас довтлоо да те. За довтлоо зүрж болно. Гэтэл энд яах вэ гэхлээр тэр морин дээр суусан тэр дайчны чинь хоёр өвдөг илүү гарч байгаа шүү дээ. Биенээс. За тий. Өвдөгнүүд ингээ шүргэлцдэг те. Иймэрхүү зүйлүүд гарч иж байгаа. За энэс чинь шалтгаалаад одоо нэг хамгаалтын зэвсэг юм те. Морьтой дайчин байсан ч гэсэн одоо бугуйч те. Одоо ингээд шилб хамгаалах гэдэг ч юм те. Өвдөгч гэдэг ч юм иймэрхүү зүйлүүд гарч иж байгаа байхгүй. За тэгээ ер нь энэ олон одоо ингээд нөхцөл байдлуудыг бодоод үзэх юм бол хүн өөрөө яалчгүй тэр нөө арвтын системтэйгээс гадна нөө жадтаа цэрэг те эсвэл одоо тэрнийхээ арталт ном сумтаа цэрэг гэдэг ч юм иймэрхүү. Тэгээ яалчгүй гардан дулаанд орохоор бол одоо ингээд сэлмэр чавчаас өөр арга болчихж байгаа байхгүй. Ер нь бол одоо жадтай одоо хэсэг ном сумтай хэсэг те гардан таланд ордог хэсэгүүд бүгдээ тустай байсан байж магадгүй л гэж боддог юм шиг зүйл бол тий. За тэгтэл одоо нөгөө нэг юу болоод байгаа. Одоо ном сумаа яриад үзье тий. За ном сум гингууд чинь ном сум чинь өөрөө ном сум тий зэв одоо тэгээд маш олон төрлөөс ингээ бий болж байгаа шүү дээ. За гэтэл тэр зэв гэдэг дотор чинь бол одоо ясан зэв тий төмөр зэв хүрэл зэв тий хүрэл зэв хүртэл ингээ байгаад байгаа байхгүй. Тэгээд эдгээр нь бол өөр гэсэн өөрийн гэсэн арга барилтаа болж байгаа шүү дээ. Тийм байна. Тийм. Тэгэхээр энэ бол ер нь бол маш том ингээд нэг багийн ажил тийм улс төрийн хамгийн том ажил болчиход байгаа байхгүй. Харваачтан дотроо зэвээрээ бас ялгаж болох юм шүү дээ. Тийм шүү дээ. Хүнд морин цэг дайрах юм бол одоо хүрэл зэвтэй хүмүүс нь харвах нь байна тий. Төмөр зэвтэй тий. Тийм. Тэгээ хөнгөн морин цэг дахиад ирэх юм бол одоо ясан зэвээрээ харах. Ясан зэвээр харна тий. За тэгэн гол чинь одоо нөгөө нэг зэв дотор чинь одоо ном сум ингээ агслаа гэж одоо. За тэгтэл чинь ном сумыг чинь агсахаар чинь тэр одоо яах нь сумаа нумаа хийх юм хэрэг болно. Сумаа хийх хэрэг болно. Сумыг ч одоо ховдонд хийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин тэн дотор ч одоо Монгол нутагт бол яг нэг ховдноос хамгийн дээдл нь 30 гаруй сум болсон тий. Ер нь бол 30 орчим сумтай байна гэж үзэж байгаа байхгүй. За тэгтэл 30 орчим сум дотор ч одоо жинхэнэ нэг баг ингээ барьж явахтаа л тэр чинь ингээ яах нь шүү дээ. Энэ ямар зэвтэй байгаа вэ гэдгийг баг мэдхээр байгаа хэвээр суулж явах та тий. Эсвэл тэр саяны чинь тийм байж болно тий. Арай өөрөөр тий. За тэгэхээр одоо энэ бол ерөөсөө яг айхтар том тактик болоо ирж байгаа хэвээр. За хоёулаа хамтран хэлцээ таньсан үзүүлж. За нэвтрүүлгийн маань хамтран хэлцэгчээр үрждэг сар хариултаа хадгалыг хэмээх урамшуулаар танилцуулж байгаа Худалдаа хөгжлийн банк. За Худалдаа хөгжлийн банкны хамт олон маань яг энэ 2025 оны 3 дугаар сарын 12-ноос 4 дугаар сарын 12 хүртэл буюу 1 сарын хугацаанд хариултаа хадгалыг үйлчлэгээр олсон 25 мянган төгрөгийг 2 дахин үржүүлээд 50 мянга төгрөг болгож өгч байгаа. Урамшуулж байгаа. Одоо нөгөө яах вэ гэхээр хариултаа хадгалын юм ингэдэг шүү дээ. За 500-аас за 1000-аар ч юм уу те 2000-аар ч юм уу 5000-аар бүхэлдэл болдог те хүн өөрөө сонгоод. Одоо жишээл би 1000-аар бүхэлдлээ гэхэд би 2500-аар юм авах юм бол миний картаас 3000 хоншигдаад хариулт 500 төгрөг нь миний хадгаламжийн тас руу ордог. Гэх мэтчлэн ингээд уншуулах боломжтой цуглаж байгаа тэр хариулт чинь хэрвээ 1 сарын хугацаанд 25 мянга болчих юм бол энэ хариултаа хадгалыг үйлчлэхээр та хадгаламжтай болж болох юм байна. Энийг чинь бид дэмжиж өгье гэд шууд Худалдаа хөгжлийн банкнаас 25 мянгаас 50 мянга болгох гэж байгаа юм. Тэгэхээр нэг хүн
ганцаархнаа одоо тэр 25 мянга 50 мянга болгоод 25 мянга авч болж байгаа хөр 10 хүн 100 хүн 1000 хүн 100 мянгуулаа хэрвээ хадвал юм хийх юм бол те бодлоо эзлэх банкны хамт олон маань ингэж урамшуулахыг зорж байгаа шүү. За тэгээд урамшуулалт хөтөлбөрт яаж хамрагдах вэ гэхээр яг одоо манай нэвтрүүлгийн доогоор энэ QR код гарч байгаа. Баннер хэсэг байгаа. Баннер дээр байгаа энэ QR кодыг уншуулад энэ аппликейшнийг татаад авчих юм. Бодлоо эзлэх банкны аппликейшнийг. Тэгээд апп ашиглаад 6 сар ба түүнээс дээд сарын хугацаатай хадгаламжийн данс нэн мөн харилцах данс нээж болно. Аппликейшн дотор ч байгаа. Тэгээд тэр харилцах дансан дээр бодлоо эзлэх банкны Brito, Visa, Master гэх мэт хүссэн бит болон виртуал карта захиаж болно. Тэр дансан дээр. Би одоо жишээлбэл нөгөө долларын данс нээчээд тэгээ юм худалдаж авах болонгууд дансаараа хийхүүд чинь заавал нөгөө карт нэгтэн штэ. Тэнгүүд би ажил дээрээ байжгаад онлайн худалдаа авалт гадаадаас ингээд юм захих ч юм уу долларын төлөлт хийх хэрэгтэй болонгууд л одоо ялангуяа сайт майтууд чинь тэгдэг байхгүй. Тэгэх хэрэгтэй болохоор би шууд нөгөө виртуал карт нөөсгөчтэй. Тэгэхээр яг л бусд карттай адилхан. Тэгээд бүх нөгөө 16 онтой тоон байдаг, CVV код нь байдаг. Тэгээд эднийгээ ингээд шууд аппликейшн дээрээс нэгэд ашиглаад иж болдог. Ийм хялбар. Тэгээд аппликейшныхаа хялбар хуримтлал цэсийн хариултаа хадгалын үйлчлэгийг ашиглаад карттай харилцах дансаа 6 сар ба түүнээс дээш хугацаатаагаар хадгаламж данстай холбогддог. Одоо миний харилцах дансын хадгаламж нь энэ. Эндээс би хариулт хадгалагыг аавна. Татлаа хадгаламж данс руу маань хариулт маань ороод байна гэсэн үг. За ингээд хэрвээ яг энэ 3 сарын 12-наас 4 сарын 12-ны хугацаанд таны одоо тэр хариулт чинь 25 мянга болох юм бол худалдаа өгчлийн банкны хамт олон маань таныг хоримтлал хийж чадах юм байна гэд дахиад 50% нь буюу одоо 25 мянга төгрөгийг дахиад нэмээд өгч байгаа. 100% өсөж 25 тий. За ийм байна. За тэгээд хариулт хадгалах гэдэг үйлчлэгэн дээр маш олон гой сонирхолтой одоо юм хувилбар боломжууд байдаг. Та бүхэн маань бас илүү дэлгэнгүй мэдээллийг нь худалдаа өгчлийн банкны TDBM Цэгмэн гэх сайт байгаа. Энэ сайт руу ороод авч болно. За мөн дээрээс нь 1819-77 гэсэн дугаар руу холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа. За худалдаа өгчлээ. За ингээд юу яаж байгаа юм? Одоо ерөнхийдөө ингээд яг эртний хятадын сурвалж бичгүүдэд те хүннүн нарыг бол ингээд нэг юм зэрлэг бүдүүлэг ингээд хүннүн нар давталж орж ирлээ гэл ингээд байгаа шүү дээ те. За тэгэл ямар нэгэн байдлаар ингээд замбраагүй дайн болоод байгаа юм шиг бичээд байгаа байхгүй. Гэтэл яг тэр болсон дайнуудыг ингээд хараад үзэх юм бол ер нь тэр нүүдэлчд буюу хүннүүчд те маш нарийн тактикуудыг ингээд барьж байгаа байхгүй. Тэр нэрс байнга дайн болгононд өөрийн гэсэн ингээд боловсруулсан тактиктай байгаа даа. Энэ эдрийг ингээд нэгтгэж хэлэх юм бол ер нь хүнүүгийн хайран бол юм тархаа болон нэгдмэл байдлаар тий. Нэг бол энэ тэндээс нь, нэг бол ингээд нэгдсэн нэг хүчээр ийм байдлаар товтлж байгаа. Нэг тогтсон юм байхгүй. Тий. Тэгүн гутаа энэ алсын болон энэ ойрын тий. Ингээд дайнуудыг хийж байгаа шүү дээ. Үүнээс гадна ухралт, дайралт, тэгээ отолт, хууралт энэ бүх зүйлүүдийг ингээ хийж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх зүйлийг чинь тий ингээ нэг дайнд ингээ хийгээд явхаар чинь энэ өөрөө бүр ингээ дайны нарийн тактик болоод товчиж байгаа байхгүй. Тийм. Амар юм байна. А тэрнээс биш энэ чинь зүгээр ингээ шууд очоод юу юугүй ингээл те довтлоод эсвэл ингээ алж хадаад гэдэг ч юм уу ийм зүйл бол өөрөө биш байгаад байгаамаа гэдгийг бол буцаага тэр нөө түүхэн үйл явдлуудаар бичсэн тэр дайны үйл явцыг ингээ харахаар ингээд илүү тодорхойлоод байгаа. Энийг л яг одоо нөгөө судлаач маань те илүү сайн нарийн ажиглаж хэлсэн байгаа байхгүй. Үүнээс гадна ер нь нүүдэлчд бас маш том сахилга баттай байсан. Энийг чинь тэр модон шанигийн домог дээр бол ингээд маш сайн тодорхой гаргаад өгч байна. Гэтэл үүнээс гадна бас тэр Дунхай аймагта хийсэн аян дайнд чинь те яг одоо тэр цэрэгт мордоогүй хүмүүсийн толгойг ав гэж байгаа сте. Энэ үйл явдал нь өөрөө юу гэсэн үг вэ гэхлээр цэрэг эрстэй ингээд дайн болоход татлага цэрэг татлага болно шүү дээ. Татлагаас хоцрох юм бол ер нь бол шууд цаазын ялтаа байхгүй. Тэгэхээр энэ бол бүх хүмүүстэй яг нэр заагдсан бүх хүмүүс оролцох ёстой гэсэн зүйлийг хэлээд байгаа. Мэдээж ийм байж ижил ер нь бол тэ байлдааны тактиктай байж иж тэр хан ус буюу 50 сая гаруй хүн амтаа. Тэр 50 сая гаруй хүн амтаа гэдэг чинь байнгын болоод нэг сая 2 сая тэ ингээд нэг цэрэгтэй байж тарах гэдэг шүү дээ. Тэгээ энэ олон цэрэгтэй энэ хулстаа чинь энэ тэнцвүүц хүчрэх өрсөлдсөн байж тарах гэдэг байгаа байхгүй. Тий. Тэгээ ялангуяа манай энэ хүннүү яадаг вэ гэхээр амьдрал ахуугаараа цэргээ бэлдээд идэг тий. Нөгөө адуу малтайгаа хар багасаа орхон байдаг. Яг 90 цент хүрээд байлдаанд явах болоход тий тэр адуугаас бүрэн эзэмшсэн адуутаа бол яг бүрэн нэг бие юм шиг болтлоо байсан байгаа шүү дээ. Тэгэл тэр чинь амьдрал ахуудаа тэр ном сум хэрэглээ тий бүх юмуд нь ингэж яваад байдаг. Тэгэл ер нь л эдэр насанд хүрсэн дайнд явах одоо нэр нь орсон тэр ир бол аль хэдийн баг бэлэн болцсон байдаг. Бэлэн болцсон дайчин болцсон тий. Яг одоо миний нэг ярих гэжсэн сэдвүүд тий яг чи ингээд агуу ингээд 100% яриад өгчлээ баярлаа. Тэгээд ер нь бол баг наснаасаа л ахуулаа тэр чинь нөгөө тий хавчаахаа ном ингээд баг ингээд ном тий ингээ хэрэглээд яваад байна. Тэр чинь ингээ өсөс том болонгоч нь өөрөө яг л бэлтгэгдсэн дайчин болоод хувирчиж байгаа байхгүй. Тийм учраас энэ чинь нөгөө дайны хатуу чанга те ингээд юутай дэглэнтэй те тэгээ бас сахилга баттай байж тарах гэдэг шүү дээ тийм биз дээ. Тэгээ цэрэг армийг маш хурд хугацаанд босгодог.
Дайнд нөгөө нэг аль шаны өдөр гардаг үлээ. Дайнд ялагдаад эргэж ирээд тэгээ нөхөхдөө маш хурдтай болдог шүү дээ. Цэргүүд нь пар гэл бүрдэж шүү дээ. Тэгэл эргээл төсөөлөг бах хугацаа хугацаанд нь цэргээ босгол гараад ирдэг шүү дээ. Тэр мөр чинь амар л та. Тэгэхээр одоо бол энд бол яг л тэр нөгөө нэг хүннүүгийн те зэр зэвсгийн одоо үйл хэрэг нь бол ингээл яг ингээд өмнөх үеэс ингээ улбаалсан л болж тарах гэдэг байгаа байхгүй. Тэгээ хүрэл зэвсгийн үеэс ахуулаад ингээ явсаар хагаад энэ өөрөө онцлог шинжүүдээ өөртөө бүрдүүлсээр хагаад те энд дээр ирсэн. Гэтэл хүннүүгийн тэр одоо байлдааны таагдаг зэр зэвсэг те одоо тэр ном сум сэлэм гэх юм уу те энэ бүх зүйлүүдийг бол яах нь вэ гэхээр 13 дугаар зууны үед те ингээд бас л хэрэгжилсэн байгаа байхгүй. Эртний усуудаар дамжиж явсаар байгаа л яг л 13 дугаар зууны үеийн арга таагдаг дайн те тулаан энэ зүйлүүдийг бас л давхар хэрэглээд явжсэн байж тарах гэдэг. Тэ. За тэгээ одоо сурвалжийн мэдээ болон те археологийн малталгаас гэж байгаа байхгүй. Илэрсэн зэвсгийн холбогдол бүхий олдууруудаас үүсгэж гэж байгаа. Хүнүүгийн цэргийн зэвсэг бол нэлээд олон төрөл те. За үүнээс бол одоо ингээд нөгөө нэг ном сум, холын зэвсэг гэл ингээд ярьлаа штэ. За гэтэл ном сумыг бас ингээд археологийн баримтаар те ингээд мэдээж алдсан буш улмаас ч ном сум олдох уугүй юу те. Эсвэл яг ямар хүннээс ингээд ном олдоод байгаа гэдэг ч юм уу. Ингээд малтгын нэгцэн ингээд нэг түн гарч ирж штэ те. За тэгэн гол чинь энд бол яах вэ гэхэлэр ер нь юу яаж байгаа нийт малтсан одоо хүннүүгийн булшнаас те энгийн булш болон язгууртны булш гэдэг чинь бүгд орж байгаа шүү дээ. Гэтэл эрэгтэй булшнаас бол 77%-аас нь гэж байгаа байхгүй. Хувьас нь одоо ингээд ном сумтай холбоотой номын наалт илэрсэн байж байгаа. За. Тий. Эмэгтэйгээс 17%. Бас Багаз хүүхдийнхаас 6% гэж байгаа байхгүй. Тэгээ ном сумтай холбоотой зүйл ингэж илэрсэн гэж. За тэгтэл сумны зэв гэж байгаа байхгүй. Сумны зэв бодвол эрэгтэйгээс 87%, 77-аас 10 илүү болчихоос эмэгтэйгээс 10%, хүүхдийнхаас 3% та илэрсэн гэж байгаа. За энэ нь бол яг нөгөө нэг доктор Түрбатгаан тий судалгааны бүтээл дээр ингээ харагдаж байгаа байхгүй. Тэгээ энэ бол яг юу гэсэн үг вэ гэхэлэр ер нь хүннүүгийн цэргүүд бол тий морь цэргүүд бол зууралдан байлдах тулдгаас илүүтэйгээр ер нь морин дээрээс ном сум харавахыг илүүд үздэг байсан гэж. Тэр нь өөрөө одоо нөгөө морин дээрээс харавж байгаа хүннүү харваачийг харах юм бол нөгөө дальж дэгүүрэж ингээ дидгсэн тий ингээд шоо шиг тий тэр моринээс бүр ингээ гангаа харавдаг байсан л харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр цэргүүд маань өөрсдөө одоо ном сум маа хийдэг байсан болов одоо дархан хүмүүс одоо тийм дархан одоо овг аймагч гэдэг юм уу те зэрэг зэвсгийн бэлддэг тийм байсан байх юм болов ер нь хийцээс нь л тэрийг мэдэх байх л та тий. Тийм тэгэхэд ер нь бол нөгөө нэг юу яаж байгаа юм хүннүүгийн ном бол дотроо ингээд юу байгаа байхгүй 3 төрөл байгаа юм. За энэ 3 төрлийнх нь болохоор ингээд нөгөө нэг юу яаж байгаа байхгүй дотор нь ингээд ангилж байгаа те. Тэгтэл тэр нөгөө гिचэр илгэний наалт те бариулны наалт гэд ингээд дотор нь ингээд нэг ном сум те ингээд 3 ангилж болж байгаа байхгүй. Тэгээ энэ бол ер нь бодож үзэх юм бол хүн болгон бас хийгээд ахаар зүйл биш болж тарах гэдэг. Нэг сум 3 хэсгээс бүрдэж байгаа гэж юу? Тий. Нэг ном нь. Тий. За тэгэн гут чинь энэ бол зүгээр ингээд энгийн хүн те шууд хийчихээр зүйл биш болох гээд байгаа байхгүй. Одоо хоёул ингээд буцаад бодоод үзье да. Цаг хугацааг ингээд урагшлуулад үзээд мезолитийн үед ч юм уу ингээд те чулуун цэсгийн үед очингууд чинь ер нь зүгээр нэг модны ингээд нэг уян чанарыг ашиглаж ном сум хийсэн байж тарах гэдэг шүү дээ тий. Гэтэл эн чинь одоо бодвол тэр нөгөө хид хідэн үетэй залгаастаа тий ясан одоо ясан залгаастаа зүймэл гэж байгаа байхгүй. Ном сум хийж байгаа зүйл нь бол ер нь бас тусдаа уран дархан хүн хийдэг байсан байх боломжтой болчиход байгаа байхгүй. Тийм байна тий. Тэгвэл шууд хин дуртаа нь хийхгүй. За тэгээд одоо ингээд ном сум те ер нь ном сумны талаар ингээд яриад байх юм бол ингээд маш олон байна л да. Ялангуяа одоо ингээд маллах судалгаанаас олж ирсэн те олдурууд тэгтэл яг ингээд нэг бүтнээр нь яа ингээд бүтэн ном сум те бас илэрх боломжууд бас байдаг байхгүй. Гэхдээ энэ нөгөө нэг археологийн малтлагаар ингээд малтаж үзээд тэр чинь ингээд бүтнээр ингээд гараад ирээ шууд ном сум болгоод харуулж авах юм биш л те. Гэхдээ яг энэ хүннүү ном сум бол нэг идэд аны хэмжээтэй байсан юм байна те гэдэг зүйлийг за ийм бүрдэл хэсгүүдээс бүрддэг байсан юм байна гэдгийг бас тодруулж болж байгаа. Тэр зүйлс өнөөдөр ирнэ гэдэг чинь маш том юм шүү те. Одоо энэ археологийн олдруудаар баталгааж байгаа шүү дээ. Хүннүүгийн булш оршуулгаас те. За тэгэн гоч одоо хүннүүгийн дээр одоо энгийн булш малтчихсэн те. Энэ газруудаас ч нь бол бас л нэг төмөр зэв юм эсвэл ясан зэв юм гэдэг эдгээр чинь хоорондоо ингээд ангилж бас болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь бол ном сум гэдэг бол нөгөө нүдэлчдийн хамгийн том сум болж тарах гэдэг. Тэгээд өөрөө бие даасан юм хөгжилтэй юм биш үү бас те. Ном сумыг дагаа судлахад бас нэлээд юм гарч ирэх нь шүү. За дараагийнх нь болохоор бас ном сумны бас нэг л бүрдэл те. Тэр чинь одоо ховд
ховд те. Сумаа хийж байгаа. Тий, сумаа хийж байгаа зүйл аахгүй. Тэгэхээр эн чинь мэдээж сум зэвээ гэх те агуулж байгаа зүйл шүү дээ. За гэтэл энийг бол юу яаж байгаа юм? Ховдыг бол яг юугаар хийдэг вэ гэхээр арьс шир те. Схем мод одоо модны хүйс гэж байгаа шүү дээ. Хусны одоо үс, хусны үс. За эдрээр үлж байгаа байхгүй. За тэгэхээр энэ яг ямар учиртай юм бэ гэхээр хусны үс шүү дээ. Энэ бол ингээ гаднаас нөгөө нэг чигийг ингэж нэвтрүүлдэг юм байна л да. За жишээ нь одоо ингээд хусны үсээр хийгээгүй байлаа гэж бодъё. Тэгэх юм бол ингээ хан улс ч юм уу одоо ингээ халуун дулаан уур амьсгалтай улс орн руу ингээ нэвтэрж орлоо шүү дээ. Нэвтэрж оронгоо тэрний нөгөө чигтэй дулаан уур амьсгал дотор чинь нөгөө манай сум маань яг ингээ дэв ихшхэн биш ингээд чиг ингээд уяраад ингээд матхэр гэх юм уу те ийм болох боломжтой байгаа байхгүй. Гэтэл энийг бол тэр хусны үес нь бол мэдээж нөгөө нэг амар ашигтай. Нэгдүгürt ингээ хөнгөн, нэмгэн те тэг ус чигнээс хамгаалах зорилттой байгаа байхгүй. Гисэн хэдий боловч бас хаан улсад бас удаан хугацаагаар явхад бас л сум бас сонирн болдог гэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол тэр ховдыг бол ингээд хэд хэдэн янзаар ингээд ангилж үзээд байгаа юм. Бас л ингээд цэргийн ингээ те тэр чинь нэг бүрдэл хэсэг очоод байна шүү дээ. Гэтэл энийг бол хамгийн сайн дүрсэлсэн хэсэг гэх юм бол яг археологийн баримтуудаар ингээ маллах судалгаагаар олдоод байна те. За мэдээж ингээ Арангаа аймгийн Хайрхан сумын гол модны те хүннүг язгууртны булчнаас, дөөрлөг нарсны язгууртны булчнаас те өшөө одоо ингээл энгийн булчнаас те ингээ олцсон зүйлүүд байна. Гэхдээ энийг хамгийн сайн дүрсэлсэн зүйл болохоор Ховд аймгийн Үйд сумын Ямаа усны хадны зураг байхгүй юу? За. Тэгээ хадны зураг дээр нөө хоёр морьтон дайчин ингээд нэг давхиж байгаа ингээд зураг байдгийг. За тэгээд тэр зурган дээр бол яах вэ гэхээр яг тэр зурагных нь артал дээр нь байгаа гэх тээ үүрээд явж байгаа зүйл гэсэн үг шүү дээ. За энэ нь бол яг тэр ховд мөн байна гэдгийг бол судлаачд бол ингээд нэгэн дугаар хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр зурагнаас нь ажиглах юм бол ховдыг бол ер нь яг тухайн үеийн тэр хүннүү дайчин ир бол нуруундаа бэхэлсэн. Тийм биш те. Тэгэхээр тэр тулааны үед яах вэ гэхээр энэ мөрөн дээгүүрээ гараа явуулаад сумаа авч байгаа гэсэн үг байна. Эндээс авах гэсэн үг те. Тэгэхээр сая хэдүүлээ нөгөө нэг тэр байт харваа дээр очны харуулж үзэхэд чинь тэр нэг морьтой тэр намнаа те. Морьтой тавьж байгаа залуучууд байгаа юм. Хардаас аваад ингээл хараад байгаа зү те. Тэгэхээр яг л тэр байгаа байхгүй. Энэ бид хэдийн зүгээр төсөөлөхгүй л юм л да. Бид хэдийн тэр харавдаг ном биш те. Тэрнээс том байсан болов. Ийм өөр эсвэл нэг юунаас болоод тактикаас болоод ойрын зайнаас харавхад нь богино ном ч юм уу холын зайнаас болохоор төмөр одоо хүрэл юутай зэвтэй ийм хүнд арай том номоор ханддаг байсан ч тийм үү. Тэр нь бас яг зөв шүү дээ. Тэр нь хол харавхын тулд нэг ясан зэвтэй байх гад байна те. Дундын зайд бол баг тэр хүрлээр харах гад байна. Ойрын зайд тэр хүнд хуйгтай тэр цэргүүдийг харахын тулд төмрөөр харах гад шүү дээ. Үүнээс гадна бас яг хүннүгийн сумыг бас ингээ яа те. Орсын судлаач нар те социализмын үед ингээд судалж үзэн гутаа ер нь бол хүннүү ном сумны тэр ном нь штэ те ном нь яг ингээд морин дээрээс давхиж байхдаа харна штэ давхиж байхдаа харах учраас доод хэсэг нь жаахан богино байна дээд хэсэг нь жаахан өндөр байна тэгээд урт байна гэсэн үг байна тэгжиж тэр чинь хол харж байна энэ тэр чинь тэглэх гэдэг штэ тэгэхээр яг нөгөө нэг мортарва бол ерөнхийдөө нэг тийм байна гэдэг бас судалгааны үр дүнгууд байгаад байдаг. Та бүхэн манаас анзаарсан бол одоо сүүлийн үед гараад байгаа хүннүүд ээлжийн ханцуугаар нэг жоохон бариу шиг болчиход байгаа шүү дээ. Тэр бол яг загвар магаар орж байгаа л та. Гэхдээ тухайн үед л ингээд нэг сурмар ороод ч юм уу тийм байсан байж магадгүй. Бас л ялгаа байхгүй ч нэг морь дээрээс харахад юм уу ямар нэгэн харваа хийхэд эн чинь нөгөө нэг орооцолдоо зунгаалдаа тэглэхгүй л гэж тийм байлгаж байгаа юм байна шүү дээ бас тий. Тийм. Гэхдээ бас яг би нөгөө эсрэгээр нэг ярьчих бас тий. Энд чинь мэдээж нэгэнт одоо ингээд нэг танин мэдэх юм чи та хоёр ингээд мэтгэлцэж гэсэн үг шүү дээ. За шалтгаан нь юу гэхээр ер нь гараа ингээд яг ороочих юм бол тэр чинь нэг харагдах байдал нэг гоё байхгүй. Гэтэл тэр чинь ингээд гар сонох хэрэгтэй шүү дээ. Тэр хувцас ингээд баригдана гэсэн үг. Бас уу. Тийм багс. Тийм бэ. Ингээд баригдана гэсэн үг. Тэгэхээр ер нь аль болох бараг л ингээд задгаа байсан болов гэсэн бодол байгаа юм. Тэр зөвч байж болно уу, гүйч байж болно. Таны зөвч байж болно те. Одоо нэг хүнүүгийн бусаас гарч ирж байгаа хувц сэргэлтүүд ер нь тэн дээр мэдэгдэн үстэй те. Ямар хувц сэргэлтүүд байгаа гэдэг. Ер нь бол би зургуудыг харж ирсэн л та дээлнийх гэдэг бол те. Дайны толооны хувцсан ч бас ондоо байж байна. Тэр чинь ёслын хувцс бас нэг өөр аж тарах гад байна те. Тэгээ яг оршуулгын зан үйл дээр чинь тэр чинь нөгөө нэг хамгийн гоё юмсэг тэгээ ингээ хувцсыг өмсүүлж байгаа гэд заах ингээ байж болох юм те. Дээрэс нь одоо нөгөө түрүү нэг илд ярьж байгаад хоёлоо жоохон төсөрөөд явчих. Хоёлоо юу яачих? Хамтаа хэлж ярьчих. За тэгээ цаашаа үргэлжлүүлээ. За нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр буюу хамтаа ажиллагчаар маань одоо өдөр бүр шинэ урайтай төлөөжүүгийн хамт олон маань оролцож байна. За төлөөжүүгийн хамт олонны энэ удаа танилцуулж байгаа бүтээгдэхүүн бол илүү амттай, илүү эрүүл цагаан будааны шинэхэн талхнууд гэж байгаа. За Солонгосын одоо цагаан будааны
гурилаар тусгаалan үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм байна л да энэ. Тэгэхээр одоо яг л дэлхийн хаана аль улсад түлээж юу вэ? Яг тэнд энэ бүтээгдэхүүн гарч байгаа гэсэн. Бид хоёр нэг Вьетнамд явж байгаа ч тийм. Зандах битэр нэг том уулзуур гарах гээд ингээд уулзцах гэсэн чинь ингээд хараад битүү гэрэл мэл болцох байгаа шүү дээ орой. Тэгээд эндээс 2-3 мянган гараа моциклууд нь яваал ингээд амар чимээтэй. Ингээд хийж байгаа л ингээд харсан чинь яг танил лого байгаа хөөхгүй. Хүү түлээж юу н орё гээл. Тэгээ яваад ороход яг нөгөө нэг Монголд ямар бүтээгдэхүүн гарч ийн тэнд яг байд юм бэл. Эн чинь нөгөө нэг яг нэг юм яваад байгаа. Дэлхийн аль ч улсад очисон та яг тэр одоо түлээжүүгийн бүтээгдэхүүн байх юм бол яг бүгд адилхан байдаг. Тэгээ Вьетнам ч гэсэн одоо яг жишээлбэл энэ байгаа л гэсэн үг. Тэгээ Вьетнам идж байгаа, Солонгос идж байгаа яг энэ түлээжүүгийн бүтээгдэхүүнд бидэт өнөөдөр ирж байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг энэ Солонгос цагаан будааны одоо гурилаар нь хийсэн энэ шинэхэн талхнуудыг танилцуулж байгаа. За basic rice bagel гэдэг байгаа. Энэ болохоор хөвсгөр зажлууртай будааны гурилаар хийсэн илүү эрүүл, илүү чиглэг bagel гэдэг байгаа байхгүй. Тэгээ дараагийнх нь болохоор хөвсгөр зажлууртай чиглэг будааны гурилаар хийсэн гүнжтийн үрээр хамталсан илүү амттай bagel байгаа. За дээрэс нь оливоор хамталсан одоо bagel байна. За тэгээд будааны гурилын 3 хэсэг давстай цөцгийн тосыг шингээж амталсан шаржигнур бүтцтэй илүү хөвсгөр амтлаг талах байгаа. Тэгэхээр ингээд өөрт таасан гоё амтныг бас олоод аваарай. Ингээд өдөр бүр шин одоо гоё цагаан будааны шинэхэн талхнууд та бүхэнд бас түлээж өрөө хурж эхэллээ гэдгийг бас үзэгч сонсогчдод танилцуулъя. Баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. Сэлэм. Тэгэхээр одоо нэг мэдээж нөгөө нэг түүх сурвалжийн бичгтэр чинь бол те хүннүх бол ингээд нэг сэлэм илдтэй гээл те ингээд бичсэн байгаад байгаа штэ. Энэ нь бас нөгөө нэг археологийн баримтуудаар бас олдоод байна те. Гэтэл энд бас нөгөө нэг илд сэлэм гэдэг хоёр чинь хоёр өөр тусдаа зүйл юм а гэдгийг бас нэг ойлгох хэрэгтэй болчиход байгаа юм. Хан тийм юм шиг. Нэгдүгээр юу гэхээр байгаль нуурын тэндээс бас яг байгаль нуурын одоо өмнөд бие эргэж байгаа байхгүй. Тэнд одоо ингээд малтлаг хийгээд үзсэн чинь хүннүх булшнаас гэж байгаа. Ингээд илд гараад ирсэн. За илд гэдэг зүйлийг бол яг монгол хэлний тайлбар тойлууд дээр бол байгаа л да. Илд гэдэг бол ингээд нэг сэлмиг бол арай жоохон богино. Гэхдээ хоёр талтай эрттэй. Хоёр тал нь хоёулаа эрттэй. За ер нь бол нөгөө нэг юм феномен дээр нэлээд гардаг да тий. Гэхдээ гол нь тэг шүү. Тэгшгэн яг тэгшгэн. Дэв тэгшгэн. За тэгэд ийм байна. Тэгээд тэр нь бол яг ингээд баталгаар ингээд харахад бол ингээд модон хувинд ингээд хийцэн байна. Тэр модон хувь нь бол ингээд үүрээд ингээд байх болж байгаа шүү дээ. Гэхдээ яг модон хувинд хийцэн. За тэгснээ арай богинохон байгаад байна шүү дээ. Тэгээ илд бол хоёр талтай эрттэй. Гэтэл тэрэн дээр нь тэр нүү илдэн дээр нь бүр хятад ханз байсан байгаа байхгүй. Хүннүх булшнаас гарч ирсэн тэр илд мөртлөө хятад ханз байгаад байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо хүннүү цэргүүд те хан улсаас довтлож орлоо мэдээж тэр зэр зэвсэг олж аван тэрнийхээ те өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ авч өөртөндөө хэрэгэлдэг байсан байгаа. Тэр ханзан дээр нь болохоор бүр ингээд цэргийн одоо хэрэглийн илд гэж бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр тэр илд гэдэг зүйл бол яг хүннүгээс гаралтай юу эсвэл одоо яг хангаас аваад тэг ингээд шууд хэрэгэлдэг байсан уу гэдэг зүйл бас байгаад байгаа. Мэдээж тэр дайн байлдаанд явж ах чинь тэр сэргээс олзолсон зүйл байх юм бол хэрэглэл тарна тийм. За гэтэл илнээс гадна сэлэм байгаа. За сэлэм гэдэг бол нэг талтай эрттэй гэсэн үг байхгүй. За эрттэй. Тэгүн гутаа шулуун биш харин яг үзүр хэсгээрээ махир гэсэн. Нэг баг зэрэг махир. Хүннүү илд бол ерөнхийдөө яг нэг үзүр хэсгээрээ махир. Тэгүн гутаа яг ингээд ишнийхээ бариулныхаа артлын хэсэг дээр ерөнхийдөө дийлэгтэй юм цагиргатай байгаа байхгүй. Энийг тэгэлж байгаа гэсэн үг тийм. Базаад ингэ доод тэгэлж байгаа. Тэгээд эн чинь бол мэдээж сэлэмчин болвол те юу штэ цавчих те зорилттой цавчих ингээд бүлэх те иймэрхүү зорилттой хурц эрттэй байх хэрэгтэй болчиход байна те. Тэгээ энэ зүйлээс авч үзэх юм бол илд сэлэм хоёр бол хоёр өөр тусдаа зэвсэг байж таарах гэдэг байгаа зү те. Би одоо л мэдлээ штэ илд сэлэм хоёрыг өөр зүйл гэдгийг нь. Тэ. Манайхан ч одоо нөгөө илдгийн гут нь шууд сэлмээр шууд толгоон доо сэлэм гэж ойлгоо. Сэлэмгийн гут бас л илд гэдэг ингээ ойлгочод байгаа тий. 13 дугаар зууны үед болохоор манайхан юм махир гэсэн тий. Үгүй шүү бас. Бас үгүй юу. Тий. Махир сэлэм гэдэг бол ер нь бол дундад Азийн сэлэм байж тарих гэдэг. Яг нөгөө нэг дунд яг социализмын үед гэх юм уу тий одоо нөгөө яг тэр үед чинь нөгөө нэг шүлэг мүлэг гэдэг ч юм уу юу гэдэг лээ махир сэлмээр одоо нөгөө нэг дэлхийд хайрлаг эзэлсэн гэдэг ч юм уу. Ийм зүйл яваад исэн учраас юу сэлэм бол яг Монгол сэлэм бол тусдаа шүү дээ бас яг үзүр хэсгээрээ л ингээ бас махиж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол ингээ хүннүх сэлэмтэй ер нь нэлийн төстэй байж тарах гэдэг байгаа байхгүй. Нөгөө байгаль нуураас олцсон гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь бас яг ингээд Цюан гэж байгаа байхгүй. Цюан даав буюу цэргийн хутаг гэсэн нэртэй байсан. Хятад ханз байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь бол хятад илч гэсэн хэрэгжилж ясан гэдэг болохгүй юм байхгүй те тэр чинь. Эсвэл тэнд үйлдвэрлэж ийсэн болов? Биш. Тий чинь сэргийнх нь юу бичсэн байгаа юм бэ? Нөгөө юу байгаа шүү дээ хан улсаас болвол хүннүүд зэвсэг өгж болохгүй гэсэн байдаг тий. Гэтэл
тэр нөгөө нэг хүнүүтэй 8 хийн гэдэг бол айгүй асар их ашигтайсан байгаа. Тэр тухайн 8-ачтад бол тий хан улсын 8-ачтад бол тэгэхээр бүр ингээд зэвсгийн одоо ингээд 8 уртлаас ингээд хийдэг байсан байгаа байхгүй. Тэгэхээр зэвсгийн нуус 8 бол айл тэр хүннүү хан улсын орнд ч гэсэн бас байж лээсэн байсан баг тий. Тэгээ ер нь бол одоо ил дээр бол яг ингээд хүнүүчүүдийг бүр айхтар сайн тулдаг гэдэг ч юм уу те нэг тийм зүйл ер нь бол бас нэг сурулж тэмдэглэгжүүлсэн зүйл байхгүй байгаа. Яг ингээд нэг гардан тулаан гэж байна чинь те ингээд тулаад байх гэдэг шүү дээ. Энэ үедээ бол тэдэнд бол ер нь хятадууд илүү давуу байдлыг аваадсан байгаа байхгүй. Тэгэхээр тэрэн дээр бол нэг магтаж сайшаасан зүйл байхгүй. Гэхдээ яг ингээд нүүдэлчтэйс гэж байгаа юм. Яг энэ үед бол нэг сарматууд бол ер нь бол сэлмиг бол бас ингэ чадварлаг эзэмшдэг байсан гэж байгаа. Чадварлаг эзэмшдэг. Гэхдээ тэд бол те хичнээн ингэ чадварлаг эзэмшдэг байсан ч гэсэн хүнүү цэргийн тэр мөндөр шиг ингэж шаагах сумыг илүү үздэг байсан гэж байгаа. Ном сум нараа илүү хөнөөлтөй байсан гэсэн үг. Дайныг дуусгах илүү нөгөө нөлөөтэй зэвсгэн л байж л те ер нь бол. За үүнээс гадна нөгөө хутаг гэ байгаа шүү дээ. Хутаг ч мэдээж бүр богинох нь те. За энэ бол өстой жинхэнэ нөгөө нэг тулсан үед хутгийг чинь маш олон зүйлд хэрэглэн шүү дээ. Одоо ч гэсэн ингээ хутгааг бол хоол хүнс инээ тэргээ те. Үүнээс гадна яг тулсан үед бас энэ чинь бас зэвсэг болоод ирж байгаа байхгүй. Тэгээд энэ бол бас ингээл хүннүүгийн те бош оршуулгаас бас нэлээд олддог зүйлүүд бол авчиж байгаа. Одоо хүрэл тийм ээ. Сүүлд хоёулаа нэг хүрэл өв урлан гэдэг те яг хүрлээр юм хийдэг ах эгчээр байдаг. Тэр хоёр дөр очиод хийсэн бүтээсэн юмыг харж байгаад хэлжсэн те угаасаа хүрэл чин зэснээсээ илүү те төмрөөсөө илүү олон жил удаан байх боломжтой. Тэгээд байгаль дээр маш удаан одоо олон жил байж чаддаг. Одоо тэгээ хувирал мөрөлд орох нь бага явагддаг ч гэлгүй те. Яг хүрэл зэвсгийн үеэс үл яхах аргагүй дайн дулааны юм бол илүү төгөлдөж эхэлж байгаа шүү дээ. Тэгэхдээ нөгөө төмөр зэвсэгт болж эхэлж байгаа шүү дээ те. Одоо төмөр одоо зэвсэгт болж байгаа нь илүү хөгжиж байгаа гэсэн үг байхгүй. Илүү одоо зохион байгуулалтанд орж ийн илүү хөгжиж ийн илүү хатуу болно гэсэн үг те. Ийм зүйл байгаа даа. За тэгээ одоо хамгаалтын хэрэгслүүд гэдэг дээр бол ер нь бол нөгөө нэг саяны тэр хэлсэн шүү дээ. Бугуйч байна. Эсвэл одоо ингээд юу хэмтэй хоёг тий хоёг дуулга гэж байгаа шүү дээ. Тэр нь чи хоёг нь байх хэвээр. За ингээд хоёгны талаар одоо ингээд хэд хэдэн бас зүйлд олцсон байдیں۔ За тэгээ яг ингээд судлаачийн маань бас нэг хэлснээр бол хөрлүүдийг тий хөрл хавтгай хөрлүүд ингэж хооронд нь ингэж холбоод бас хоёг хийжсэн тохиолдлууд байна гэж. Би бас өөрөө бас яг хүнүүгийн язгууртны булш малч үзсэн шүү дээ. Тэрэн дээр чинь тэр язгууртны булш мөртлөө тэр хуйг нь бол бүр ганган чамна байхгүй. Яг хүчнөө ингээд нөгөө нэг ингээд төмөр ингээд зэвэрээд ингээд идэгдсэн юм шиг мөртлөө ингээд яг ингээд нөгөө 13 дугаар зууны юм төмөрүүдийг тийм хатгавтгай юм төмөрүүд ингээд сураар ингээд хооронд нь холбцсон байгаа. За тэгэн гол тэр чинь мэдээж нөгөө нэг язгууртан шань юу ч юм уу тийм том хүний одоо ингээд хуйг байх гэдэг шүү дээ. Дээрээс ингээд алтан уц ингээд нэг алтан ингээд юугаа ингээд агуу гой хими гаргаад тэр мөр зүрнэстэй янзын гой тасархаа байхгүй. За тэгэхээр хүрлээр ясаар те эсвэл одоо нөгөө нэг юугаар төмрөөр те ингээ хоёг бас ингээ хийдэг байсан бас харагдаад байгаа байхгүй. Тэр ер нь хичнээн та ер нь өргөж үзсэн үү? Тэр чинь ингээ өргөх боломжгүй ингээ би зөв хэсэг хэсгүүдийг л харж байгаа шүү дээ. Чинь бүр ингээ газрын хөрсөнд 2200 жил болчихсон байсан те. Тэгээд тэр ингээ нэг нилээ ингээ нэг өгөршчихсэн хэсэг хэсгүүдийг ингээ харахад нэг тийм байгаа байхгүй. Тэрний чинь одоо ингээ бүтэн төсөөлж байгаа гэсэн үг шүү дээ. Би ч одоо ингээ хэд хэдэн ингээ нарийнх нь жижигхэн хавтгай төмөр тэгээд тэрэн дээр ингээ нэг алтан утсан инээ тэр ингээ гүйлгцэн те. Тэгээд ингээ сур мур ингээ хооронд нь бэхэлцэн ингээ харагдж байгаа учраас тэндээс л төсөөлж бодож байгаа байхгүй. Гоё юм бэ те. Археологийн салбар үнэхээр гоё. Тэгээд тэрийг бас нөгөө судлаж мэднэ гэдэг нь илүү амттай тий. Тийм шүү дээ. Яг нөгөө нэг бичгээр үлдсэн инээ тэр модын тэндээс ингээд олоод гисэн тэр болгоно нь үнэхээр ингээд тэр шороог ингээд хөдлөх тусам тэр үнэн байгаасаа гэдээ бүр ингээд тогтлол тий. Тэр байгаасаа ийм байгаасаа гэл гоё салбар юм. Миний бас нэг хэлэх гээд байгаа санаа маань болохоор за миний ч яг одоо энэ судлаачийн маань санаа шүү дээ тий Эрдэнэ очруугаа. За гол санаа нь бол ерэн зүгээр ийм нэг зохион байгуулалтгүй гэдэг ч юм уу те зүгээр нэг ийм зэрлэг бүтүүлэг хүмүүс бол байгаагүй маа. Харин энэ зэрлэг бүтүүлэг гэдэг юмыг бол одоо яг ур зүгээс ингэж нэг дэвэргэж ингэж түүхэндээ бичдэг байсан. Шалтгаан нь юу гэхээр хүнүүгийн хил хязгаар байхгүй. Хил хязгаар бол яг хүмүүчүүд чинь хүчрхэг үедээ бол те зүүн талта солонгосын хойг. Тэг бүр ингээ баруун талта ил тарвахтай байгаль нуураас цагаан ирэм те энэ өргөн уудам нутагт чинь хяналтаа бүрэн тогтоосон шүү дээ. Тэгэхээр энэ бүрэн тогтооно гэдэг чинь өөрөө бас тэр цэргийн зохион байгуулалт те энэ зүйлүүд чинь бол байхгүй зү те. Үүнээс гадна яг энэ юу яаж байгаа байхгүй хан улсын түүхчийн мэдээгэр гэж байгаа. Хүннүүгийн 5 хүн тутмын нэгэн цэрэг гэж байгаа байхгүй.
Тэгэхээр одоо нэг хан улсын Лебан хааныг бүсэлж байлдахдаа 400 мянган морь зэргээр бүсэлж байлцаан гэдэг. Эннийх нь 100 мянган бусад овог аймагуудах гэх юм бол хүннүү бол 300 мянган зэрэгтэй гэж бодъё. За энийгээ таваар хуржуулангууд хүннүү бол нэг дунджаар нэг сая 500 орчим хүн амтаа гэдэг ч юм уу те. Тэг ингээ янз бүрийн байдлаар ингээд хүннүүгийн хүн амыг гаргасан байт юм л да. Тэг энийг бол ингээ үзээд сая 200 сая 700 мянга орчим хүн амтаа байсан гэж хэлээд байгаа байхгүй. Тэр 24 аймгийн холбоо гэдэг байгаа шүү дээ те. Тэгээд энэ олон тэр хүмүүс чинь те хамгийн гол нь 5 хүн тутмын нэгэн зэрэг болоод ингээд байгаа шүү дээ. Гэтэл сая хоёлаа нэг нэвтрүүлгийн ихэнд ярьлаа шүү дээ. Энэ юу гэхээр хүүхэд байхдаа хүртэл одоо нэг тий зэвсгээр ингэж хичээл суучраас том болоод мэрэгжлийн зэрэг болчлоо гэсэн үг. Тэгэхээр тэр нэг гэр бүлээс нэг зэрэг байлаа гэж бодъё. Тэгтэл энэ нь өөрөө бүр ингээ маш сайн зэрэг тусгай зэрэг гэсэн үг байгаа байхгүй. Тий. За хүннүүгийн энэ юун дээр угаасаа гаргадаг л та. Ерөн зүгээр нөгөө суурин шилтэй улсуудаас ондоо болохоор тэдний нөгөө барбарианс гэдэг чинь тий ер нь бол одоо зэрлгүүд гэж хэлээд байдаг. Суурин иргэншилчин ингээд нөгөө суурин байгаад хичнээн 100 жил ингэж байгаа. Тэгээ нөгөө байшин сав бариа, тэгээ сүм мөргөлөө барьдаг болоо. Тэгээ тэндээ зэвсгээ үйлдвэрлэдэг дархан ингээд ийм ингээд байдаг. Одоо нөгөө одоогийн яг байгаа нөхцөл байдал одоогийн 100 жил жишээлбэл нөгөө суурин иргэншилтэй улсуудынхан дээр амьдралын хэм маяг илүү давмгаалчихсан. Тэгээ тэр нь нөлөөлөд одоо тэгээ бүх оронд глобалдад аяалаад ингээ хүрдсэн учраас л суурин иргэншлээс одоо ингээд орж байгаа. Тэгээ бидэд үлдсэн байгаа одоо зүйл бол те малчин ахуй нүүдэлчин соёл маань. Тэгээд тэр чин суурин иргэншлээс муу гэсэн үг биш байхгүй. Суурин иргэншилчин маш том давуу талуудтай мэднэ ойлгомжтой. Гэхдээ сул талуудтай. Сул талуудаа шийдэж явж чадахгүй байсаар хагаад өнөөдрийг хүртэл байгаа л байгаа. Тийм үү? Сул талууд зөндөө утаанаас ахвал. Харин одоо нөгөө нүүдэлчин чин бас давуу талтай. Тий. Тэгсэрнээсээ бас мэдээж сул талууд байгаа тийм. Юмаа үлдээдгүү тэр нөгөө бичиг соёлын тэр юмаа үлдээгүү гэх мэт. Гэхдээ аль аль нь үзэсгэлэнтэй аль аль нь авах юмтай. Тэгээ эн чинь бол бас л нөгөө тухайн орныхаа цагуурын байдалтай гайгүй чухал холбоотой явж байгаа байхгүй. Тэгээд тэр дөрвөн үйлрэлтэй тэгээд тэр чинь нөгөө өвс ургамлын тий IC дагаад нүүдлээд явчихна. Энэ нөгөө амьдралын хэв маягт нь шилжээд явна. Тэр нь өөрөө тэр байлдааныхын тактикт нь ороод явчихна тийм биз дээ. За тэгэхээр тэр нөгөө Лебаныг бүсэлж байлдаж байна гэдэг зүйл чинь өвөл болсон зүйл шүү дээ. 7 хоногийн турш бүсэлж байлдаж байна гэдэг чинь энэ чинь өөрөө тактик шүү дээ. Бас цэргийн тактик байгаа даа. Ялагдсан дөрөв зүйлөө тий ухарж байгаа тэр толгой ангийг нь явган цэргээс нь таслаад бүсэлд авчиж штэ. Тэгээд 7 хоног бариад авчихна гэдэг чинь тий. Тэр хүртэл дайрч явжсэн нөхдүүдээс шал ондоо тактикаар. Тий ондоо тактикаар. Ондоо тактикаар үзээд өнгөд хүүе ингэж байлддаг штэ гэх нөгөө чинь. Эд чи яасан бохоо зэрлэг юм бэ тэгээд тэр зэрлүүдүүд гарч байгаа. Гэхдээ тэрнээс бас сурж болохоор байсан байхгүй. Ягаад гэвэл бүр тэр ингээд нийтийн тооллын өмнөх 3 дугаар зуунаас чинь бүр өмнө штэ тий. Тэр Жав улсын тэр нөгөө цэргийн жанжин энэ чинь яг нөгөө хүнүүтэй адилхан хувцлаад хүнүүтэй адилхан морь унаад тий. Тэгжиж хүнүүг ялах боломжтой тэгээд ингээ хүнүүд маш том хохирлол учруулсан бүр тий. Гэх мэтлэн ингээд үүнээс гадна бас хэрвээ тэр зохион байгуулалт те зэрэг тактик энэ тактикгүй байсан болвол ер нь тэр нэг хамгаалтын хэрэм бэхлэл цайз барих байсан юм уу тийм ийм зүйл бас ингээд бас давхар яваад байгаа байхгүй. Тэгэхээр хүнүүгийн тэр одоо цэргийн тактик зэр зэвсэг те энэ бол яг л тухайн үедээ бол нүүдэлчдийнхаа те ер нь хүнүүч өөрсдөө нүүдэлч дундаа бол хамгийн анхны төр тулсаа байгуулсан те тэр энэ ч тусдаа зориултаа цэргийн тактикта цэргийн одоо нэг зэр зэвсэгтэй ийм байж иж л амжилтанд хүрж байгаа гэдгийг л бас давхар хэлэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Тэгээд шаниуг босгож байгаа нь амар те. Хин тэр зүүн ван баруун сэтсэн ван байх уу. Тэгээд 4 эвертэн ван 6 эвертэн ван гэд эдгээр бүр яг ийм төр нийгмийн байгууллын хүртэл бүр яг ингэж ирсэн те. Үнэхээр супер баг. За нэвтрүүлгийн маа цаг өндөрлж байгаа шиг байна. За ингээд өнөөдөр хүннүүгийн түүх нэвтрүүлгээр хүннүүгийн цэргийн зэр зэвсэг байлдааны арга тактикийг ярьлаа. Гэхдээ бас л дутуу ярьсан шүү. Хоёлаа ер нь яг ярих чаас идэх нэг тал хэсгийг нь л ярьлаа. Гэхдээ яг энийг бол яг ингээд сонсогч нар маань те илүү сайн яах юм бол нэг нэвтрүүлгийнхаа ихэнд хэллээ. Доктор Эрдэнэ очруугаан те ингээд судалгааны бүтээлийг үзэх юм бол бас илүү их байгаа шүү. За ингээд өдөр бүр шинэ үрээтэй төлөөжүүгийн хамт олон маань болон за үрждэх сар хариултаа хадгалыг хэмээх урамшууллаа та бүхэн хэлцүүлж байгаа худалдаа хөгжлийн банкны хамт олон маань энэ хүн нэвтрүүлгийн ивент итгэлээ мөн та NTV телевизээр болон манай од мөндөр сувгийн одоо нэг 140 мянга гараа явчлаа 141 хоёртой болчлаа 42 мянга байлаа би өнөөдөр 142 мянган дагагчтай YouTube хуудасаар маань та бүхэнд хүрж байгаа магадгүй телевизээр үзэж байгаа юм бол те YouTube хуудас дээр бас нэвтрүүлэг маань нөхөн үзэхээр байж идэгин шүү мөн дээрээс нь бид бүхэн 83.3
Япон машин дээр Солонгос машин дээр бол 107 гэсэн долгион дээр та бүхэндээ энэхүү нэвтрүүлгүүдэд тасралтгүй хүргэж яхаар ажиллаж байгаамаа. За ингээм автаасан та бүхэндээ баярлалаа. Танд баярлалаа. За баярлалаа. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.